сайн уу? Сайн. За сууцгаа. Энэ юу вэ нөхдөд? Систем зүг вэ? Энэ дотор юу байгаа юм бэ? Дэлбэ. Дэлбэ. Энэ дэлбэ дотор юу вэ? Нуугдсан дэлбэ нөө? Байна. За тэгвэл босъё. За энэ дэлбэ дотор байгаа нуугдсан эрдэнсийг аваад нэрлэе. Нэрлэж чадсан нь суу шүү. За. Нэр нь чанга. За биш вэ те. За ус руу за сайн бай сууж. За дийти за суугаарай. Ихтэй нэрсэн. Доо за суу. Цай за суугаарай. Харъя. За биш вэ нэгэнсээ нэрлэж чадсангүй за. За нэрлээд байна. За сайн бай суугаарай за. Арилт нэр нь юу вэ? Нэр нь юу вэ тооцоолтой? За санжи нэгэнсээ нэрлэж чадаагүй шүү. За зэрэг наад наад зааш нэр нь за сайн бай. Маа за сайн бай. Наатри за сайн бай. Нэгэнсээ нэрлсэн сууж байгаарай. За. Нэр нь юу вэ? За нэрээсээ нэрлэж чадаагүй шүү. За зогсож байгаа. Нэр нь юу вэ? За чадаагүй за. За сайн бай сууж. За байж. За. Төмөр. Азуу. За одоо бүгдээр эрдэнсээ нэрлэж чадаагүй хүмүүстэй туслая. Энэ эрдэнэс ямар нэртэй вэ? Ийм шат. Юу вэ? Захиур. За сайн байна. За сууж эрдэнсээ нэр. За. Энэ эрдэнэс юу вэ? Копро. Нэр нь Дэс. За сууж байгаарай. За тургал эрдэнэ. Энэ ямар эрдэнэс вэ? Айромас. Мөнгө ашаа. Мөнгө бай. За мөнгө бид За гинэ. Юу вэ? За энэ юу вэ? Хараарай. Юу вэ? Нууц нэрсэн штэ. За энэ пастор бай. За энэ хөргөн бай. За сайн байна. Зарим нэрлэж чадаагүй нь одоо нэршлээ сэргээрээ санах нь штэ. Бид нар өмнө өгсөн юу вэ надад чам? Юу өгсөн сая би? Химээ түүд өгчээ. За тэгвэл энэ элементүүд маань хаана байдаг юм бэ? Энэ эрдэнсийг бид нар өнөөдөр нууцыг тайлх нэ. Өнөөдрийн хичээлийн сэдв бол юу ах нь? Эрдэнсийг гайхамшиг. За. Гэдэг эрдэнсийг гайхамшиг. Бидний нэрлээд ирсэн элементүүд маань ямар гайхамшигтай юм бэ? Хаана байрдаг юм бэ гэдэг талаар өнөөдрийн хичээлээр бүгдээрээ үзэх нэ. За. Гачгаад байж. За гашаасан даалгыг харж байгаарай. За хараарай. За тааны нэг даалгавар чинь сая энэ тарааш дотроо өгснөө. Өгсөн. За энэчнээс нэг химийн элементийг олоод дугуйлаа. Нэг химийн элементийг олоод дугуйлаа. За нэгийг олоод дугуйлаа. За болчих харъя. За харъя. За. Нэггүй тэтгэв дугуйлаа. За сайн байна. Хоёр. За сайн байна. За ногоон горчнууд моцсон байна. За сайн байна. Хоёр. Юу вэ? Сайн хараарай. Ажиллаарай. Хоёр биш. За сайн байна. За одоо бүгдээрээ хийх алхмаа хийсэн юм чинь одоо дугтуй нэгдүгээр дугтуйгаа аваад дотор нь байгаа зургаа ямар зүй тогтолцоо юм бэ гэдгийг ажиглаад үзүүлээд наа шүү. За нагаа дугтуй нэг аваарай. Хоёр олсноо. Хоёр элемент олсноо. За
нэг. Өөрөө гарын ажиллах нь байна, би хаарын ажиллах нь байна тийм үү? За тэгээд үгүйдээ. За хаарай. Дууссан уу? За энэ хоёр
маань. За бүгдээрээ дуусчээ. За ажиглаарай. Юу хэлээд наасан бэ? Тэгвэл өнөөдөр бид нар яах вэ? Наана бид нар юу хэлсэн бэ? Бид нар өнөөдөр юу нэрлсэн бэ гэх юм уу? Цэцгийн дэлбэнээс аваад бид нар юу нэрлсэн? За нэрлсэн. За тэгвэл өнөөдөр бид чинь яах вэ? Хаана гэдэг юм бэ? Яаж нээсэн бэ гэж. Димитри Гэрдэгтэн 1869 он химийн элементүүдийн атом массын хэмжигдэхүүний өсөх дараалал нь байрлуулсан. За. Үеийг систем тийм үеийг систем. За элементүүдийн цөмийн цэнгийн тоо хэсэг дараалалаар ирэмжлэн химийн инжил төслөөр шингээд бүлэгдэн байлгадаг үеийг систем үүснэ. Бид нар сая юу хийсэн байх вэ? Үеийг систем хийчихээ. Үеийг систем хийчих. Хараахан дууссан байна уу? Үгүй. За дуусаагүй байна. За тэгвэл энэ инклюдед даасан зүйлүүд чи юу болох юм болоо гэдэг талаар одоо үзэх. За бид нар юу вэ? Бид нар юу юм? Хүн. Бид нар бүтцтэй л үү? Бүтцтэй. За юунаас бүтдэг гэхээр эрэгтэй гэдэг. Яс. Арга. Юу? Арга гэсэн. За өшөө. 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 Эрэгтэй өшөө. За тэгээ бидний энэ эрэгтэй бүр өөрийн гэсэн нэртэй л үү? Нэртэй. Тэгвэл энэ үеийн системаас бас яах нь вэ? Бидний бие шиг өөрийн гэсэн нэртэй бүтцтэй байх нь шүү дээ, тийм үү? За. Элементүүдийн нэртэй юу гэх вэ? Үе гинэ. Үеийн систем. За тэмдэглээ. Элементүүдийн нэртэй үе гэж нэрлэнэ. Үеийн систем маань 7 үетэй. Элементүүдийн нэртэй үеийн систем бол 7 үетэй. Бас босоо яв эдгээр наасан билүү? Наасан. За одоо энийг юу гэх юм болоо? За элементүүдийн босоо явны буюу багныг үлдэх гинэ. Элементийн босоо явны буюу багныг бүлэг гэж нэрлэн үлдэх систем бол хэдэн бүлэгтэй гэж байна? 18 бүлэгтэй гэж байна. За 18 бүлэгтэй. За үеийн систем нэг бүлэг буюу элементүүдийн физик болон хим шин чанар ямар гэж байна? За энэ юу вэ? Бүлэг. Амт бүлэг гэж юу болох вэ? Үе болох. За энэ юу вэ? Үе. Бид нар одоо ямар юу бүтээгээд авах юм бэ? Үе. Ямар үе гэдэг зурагтай. Зурагтай. За зургаар төсөөлөд яах нь вэ? Үеийн системээ бүтээж ийна гэсэн үг байна. За бидний Орнод өөр гэсэн нэртэй илүү. Нэртэй. Эрхээ өрөө. Нэртэй. Тэгвэл үеийн системийн энэ юу ах нь? Хороо. Ахад бүлэг өөр гэсэн нэртэй байх нэ. Нэгдүгээр бүлэг юу гэх нь? Шүнгийн таа гэж нэрлэх нэ. Бид нэр 3 нэртэй адилхан. Үеийн системийн бүлэг өөр гэсэн нэртэй бай. За ажиглаад яваарай. Сайн ажиглаад явна шүү. Нэгдүгээр бүлэг шүлгийн таа. За одоо нэгдүгээр бүлэг болсон. Хоёрдугаар бүлэг газрын шүлгийн таа гэж нэрлэсэн.
залуу гэж нэрлсэн. За. Эдгээр бүлэг болчихоо. Эдгээр 네. юу гэсэн? Галиген гэж нэрлсэн. За. Нэн бүлэг энерги гэж нэрлсэн. За. Эдгээр бүлэг юу гэсэн? Шилтэгнийга. Ойлгоо бүлэг? Босоо багныг яг бүлэг гэж нэрлэнэ. За, үе бүлгээ мэдэж авсан одоо өгтвэ. 3. За, 3-р бүлгэд байгаа даалгавраа үзтгий шүү. За, үзтгээрэй. За, өгтвэ 3. За, 이제 зүй тогтлын ажиглаад нагаад байгаа. хоёр болчих. За. За, түлхээс маань одоо тайлбарлаад ярих гэдэг шүү. За, ажиглаа. Зүйлтэй ажиглаа тайлбарлаж ярих гэдэг шүү. За, ажиглая. Юуг тайлбарлах вэ? За, дууссан ажиглаа. Тайлбарлаад ярих бэлтгэн шүү. Эс салаад дууссан. За, нас салаад дууссан. За, хоёр. За, сайн. За, ажиллаж байгаа. За, одоо бид нар юу наасан бэ? За, энийг тайлбарлаж ярих уу? За, хоёроо юм. За, наасан зургуудаа ажиглах юм тий.
ажиглах нь. За бид нар ийм зүйл бүтээчихжээ. Тэгээд наачих. Тийм үү? Төлөөч. За ямар зүйл тогтолтой байсан бэ? За энэ дүрсгэл системийг болохоор бид нар үсний тоо, биеийн хэлбэр, хөлийн тоо, гарын хуруу зэрэг тоог өсгөх болон дүрсээр нь ажигласан. За тэгээд энэний үеийн айлын бүлэг нь аль юм бол? Үеийн агш ингээд бүлгэн болохоор ингээд. Энэний үеийн айл. Үеийн хэдэн үетэй вэ? 5. Тийм билүү? Сая үе гэж юу гэж нэгсэн? Хивтэй. 5 үетэй. Хэдэн бүлэгтэй байх нь вэ? 8 бүлэг гэхээр босоо байгаа ингээ хараа шүү дээ. Тэгэхээр хэдэн бүлэгтэй байх нь вэ? 8 бүлэгтэй байх нь. За нэг бүлэгт байгаа элементүүд ямар ижил төсөөтэй шинж байна вэ? За биеийн дүрс. Хурууны тоонд ижил. Хурууны тоонд ижил юм байна. Нэгдүгээр бүлэгт байгаа элементүүд нь дандаа хурууны тоонд хуруутай байх нь байна шүү дээ. За өшөө. Өсвийн тоо нэмэгдсэн. За доошлох тусмаа яах вэ? Өсвийн тоо нэмэгдсэн. Хоошлох тусмаа яасан бэ? За хуруу нэмэгдсэн. Эхлээд нэг хуруутай байсан. Тэгээд хоёр хуруутай болсон. За өшөө ямар шинж тэмдэг байна вэ? За хоошлох тусмаа биеийн дүрс нь нэгэн ижил, харин доошлохдоо үс нь нэмэгдсэн. Бас биеийн дүрснүүд нь өөрчлөгдсөн. Тэгээд хуруу ижил байна. За өшөө нэг бүлэгт байгаа, нэг үед байгаа элементүүд ямар ижил төсөөтэй шинж байна вэ? Нэг үед байгаа дүрснүүд болохоор биеийн дүрс нь ижилхэн. Бөгөөд босоо ирээд байгаа нь бас нөгөө биеийн дүрс нь ялгаатай мөртлөө нөгөө хэлбэр нөгөө өсвүүс нь адилхан. Ус хуруу. За бацаа. Нөгөө доошлох тусмаа нөгөө гизэн дээрээ зураастай тэгээд өсгөө хороонууд гинжил. За гизэн дээрээ зураастай, зарим өсгөө байна, зарим өстэй байна тий. За тэгээ хороонууд нь ялгаатай байна, зарим дээрээ малгайтай байна тийм үү? За энэ бүгдүүд яах нь вэ? Тэр химийн элементийнхээ шинж чанарыг илтгэж байна гэсэн үг тий. Тэгэхээр нэг бүлэгт байгаа элементүүд бол юугаар адилхан байна? Нэг бүлэгт байгаа элементүүд бол биеийн дүрсээр хурууны тоо адилхан. Нэг үед байгаа элементийн биеийн дүрс үснэ адилхан байх нэ. За тэгээ бид нар яах нь зурган бүлэг системээ бүтээчлээ. За одоо бүгдээрээ юу ийгвэ гэхээр за ярилцлаа. За одоо бүлэг системээсээ азот ямар үсээр тэмдэглэдэг вэ? За азотынхоо энэ бүлэг системдээ байгаа элемент бүр чинь яах вэ? Өөрийн гэсэн нэртэй байх нь тийм үү? Өөрийн гэсэн нэртэй байх нь бас химийн нэртэй байх нь. За мөн дис дугаартай байх нь. Мөн бүлэг системдээ бүлэгтэй байх нь. За азот гэдэг элементийг дис дугаарыг олоод үеийг олоод бүлгийг олоод. За азотыг үе бүлэг дис дугаарыг олоод. За тэр дээр юм шүү дээ. Стугар хэд вэ? Үеийн хэд вэ? Бүлгийн хэд вэ? Азот яг. За яг дуусчих. За энэ маань яасан? За азот стугар хэд? За сайн. За сайн. Сайн байна. Оо чадсан байх.
그렇지. 자, 정말 찡슬레. 우리는 비스토가를 켜보면서 비스토한 나다 모든 다 오인. 허이. 자, 오인 때 오인. 허이. 어떤 하나 내시대. 아까 그렇게 면 다wen. 비스토가 힘내 그때. 다. 하이. 모두. 자, 비스토가 나다 오인 하리. 인가 하나 내시대. 허이는 이렇게 벌써 있는 보디게 찐. 다 보디 때 하나 내시대. 자, 다 보디 때 하나. 자, 공문장 하나. 공문장은 또 어떤 요새? 아주 자, 하이. 비스토가 아롱어로. 자, 우인. 고로. 지금? 고로면. 고로위. 비스토가 아롱어로 때 또? 여민놈. 네, 여민놈. 자, 아까 보고 있어. 자, 무슨 얘기? 이렇게 달아주고. 자, 이렇게 달아주고. 자, 힘고 두. 무대자 무슨 달? 여기시다. 자, 쌀도 저희 육수. 쌀은 이게 무조건. 자, 아와. 다시 잘해. 자, 니들이 미주에 또 잘하고 녹수. 인데 요에. 미리 스티칭 일이 국주. 어떤 하나인데 요에 그렇게 인에지멘트 için niste emcimide kimi timdikte değil mi? Timdikte. Zamu dis doğarda verge sayısı işte zaten dis doğarda. Timur indere kimi ecmentige timdik. Enten dis doğara biçet. Uygun sistem nesi? Uyun bulgin agat. Тэр элемент хэлбэр бүлэг байгаа нэгэд энэ дээр байрлуулаад наах юм. За тийм даах байх юм шиг надад ч. За. За харагдахаар бичиж шүү. Цавууга бариад очоод наагаад ах нь шүү. За. Очоод наагаад ах нь. За. За тэндэр очиж байрлуулаад наагаад ах нь шүү. За бүгдээр очиж яах вэ? За. Kimi тэмдгийг үчиг дистугаараа үчиг тэгээд ууй бүлгийг олоод байрлуулаад нааштай. За наагаа. Bari. Mo. Sa, mangga.
тавьчихгүй болохгүй тийм үү? За одоо зөв байрлуулж чадуу. За энэ ат мөн юу үсгэн ямар юм бэлгээ? Жижигээ. За тэмгээ алдсан байх тий. Өнгөс зөв. За энэ юу вэ?
Тэр голын юу за тэр доотлолт нь байгаа хоёрыг нэг юу гэсэн доотлолт нь байгаа хоёрыг нэг за доотлолт нь байгаа хоёрыг нэг ажил биш би энийг тэгээд асуугаад байна. За энийг за шишээ дотоод гэлгэн гэж хэлбэр бүлгийн хэлсэн бэ. Нашби. Богоо бүлэг. За энийг тийх. Нашби 8 гол бүлгийг хэлсэн. За өшөө. Өөр юу гэж авсан бэ? Өөр юу гэж авсан бэ? За бид нар бүлэг системийг хэн гэдэг нэртэнд нээсэн. За тэгээд бүлэг систем чинь ямар бүтцтэй юм бэ? Тэгээд бүлгүүдийн юу гэж нэрлэхийн, үе гэж юу юм, бүлэг гэж юу юм бэ гэдэг талаар мэдэж авлаа тийм үү? Тийм. За одоо тэгвэл өнөөдрийн хичээлээ бүгдээрээ үнэхээр та нар өнөөдрийн хичээлийг хангалттай гэж үзэж байна уу? Чи өнөөдрийн хичээлийг хангалттай мэдэж авсан уу? Эсвэл яах нь чам ойлгоогүй зүйл байгаа юу? Эсвэл бүр огтгүй ч мэдэж аваагүй юу гэдгээрээ энэ гурван үнэгээрээ үнэлэх юм. За үнэхээр наарай. Чи өнөөдөр хичээлийг маш сайн ойлгож авсан гэвэл яах нь ногоон гэрэл дээрээ авчаад үнэгээрээ тавих нь. Надад эргэлзээтэй зүйл байна гэсэн зүйл байх юм бол шар тохиол дээрээ авчаад тавих нь. Би өнөөдөр хичээд ойлгомжтой зүйл маш их байлаа ойлгосонгүй гэвэл улаан тохиол дээрээ авчаад тавих нь. За явчаад хичээлээ үлдээрэй. Чи тэр ойлгосон бэ? За үлдээрэй. За үлдээд бид нар очиж цавгаа бариад нагаа яваа. За цавгаа бариад очиж. Наагаарай. Гэрээ даргуултаа энэ зүйлийг хийлээ. За багшаа тарааж өгсөн материалаас дээр нэг заавар жишээ хийсэн байгаа. За тэрийг ажиглаад тэр өгсөн элементүүд чинь үйлдэх системийн хаана байрлаад байгаа юм бэ? Хаана байрлаж байгаа? Хэдэлгээр бүлэгт байгаа. За үйлдэх системийн баруун талд нь байгаа мó эсвэл зүүн талд нь байгаа мó эсвэл баруун доод талд нь байгаа мó гэдгийг олох нь. Тийм бааз? Олох нь. За жишээ нь дистугаар гуравтай элементийн химийн тэмдэг юу вэ? Нэрийн юу вэ? Нэрийн юу вэ? За тэгээд тэр чинь үйлдэх системийн хаана байлаа байгаа. За жишээ нь зүүн дээд элемент бол энд байх юм уу? Тийм. Үйлдэх системийн хаана байлж байна? Зүүн дээд талд нь эсвэл баруун дээд талд нь баруун доод талд нь гээд яах нь олоод хийх нь байна. Одоо тэмдэглэх нь. Гэрийн цаас асуух юм байна уу? За тэгвэл анхаарал тавьсан 5 хүн баярлалаа. Өнөөдөр хичээл өгөө өндөрлж байна. За хичээл орсон сурагчдаа баярлалаа.